Зуд болоход нохоо даргалж зовлон ирэхэд лам цаддгаа гэх үг бий. Харанхуй бүдүүлэг байх үеийн үгэлдэ хүмүүсийн юм мэдэхгүйг далимдуулан амандаа орсон үнэ хэлж хүний өнөргөө муухагаар шулан мүлжиж хоосруулдаг занган тухайн үеийн ард түмэн жигшгтэй тэгж хэлж байж. Одоо юм хөгжлөөгээд өөдтэй болсонгүй. Яг л тэр үеийн хүний өнөргөө лам нарын аргаар зовлон ирэхэд эмнэлгүүд цаддаг цаг иржээ. Хоёрын эмнэлгүүд үнэ нэмсэн байгаа талаар байнга л санал гомдол гардаг. Бас нэгэн жишээг хэлье. Өмнө нь хүүхдийн уушгийг 15,000 төгрөгөөр чагнадаг байж гинэ. Тэгсэн чинь ханиа том өгсөд хүмүүс аргаа бараад ирэхээр өнөө эмчнэр чинь хүний зовлонгоор мөнгө хийж үн тарифа 2 дахин нуглан 35,000 төгрөг болгон нэмсэн байна гэн. Аргаа барсан ээж хүүхдийн маань уушигны тоо нэмэгдээгүүл байлтай хэмээн бухимджээ. Их л муухай хүн чанаргүй юм да. Эмчнэр шүүтэй харцахын аймагт биш. Эмч хүний чих долларын ханштай уйлдаж сонсох мэдрэх чадвар нь өсөж буурна гэж баймааргүй. Эмийн үн өсөж болох ч эмч хүний чадвар өсөж буураад байна гэхээр яхахгүй хүний зовлонгоор мөнгө олж байгаа хэрэг. Авс хийдэг хүн хүмүүсийг бөөнөөр өвхөөсэй гэж бодож болно. Харин хүнийг эдгэж эмчлэх ёстой эмчнэр өвчин зовлон хүсэж түүн дээр нь баясан орилж үн ханшаа нэмээд байх нь дэндүү муухай юм. Засгийн газраас шийдвэр гаргаж зарим эмийг үнгүй болгож ханиаттай хүүхдэд харж байгаа эцэгчүүдэд цалинтай чөлөө олох тухай шийдвэр гаргасан. Үүнийг дагаад хувийн эмнэлгүүд бас боломжоор хямдрал чөлөөлөлд зарламаар юм даавууг нь. Тэгсэн чинь харин өвчин зовлонг мөнгө болгон хараад хэлж байна. Шивчгтэй гэж хэлэхэд ч багдам. Хүүхдийн өвчнийг мөнгө болгож хараад байхад тэднийг ямар эмнийх нь эмч эмнэлэг гэхвдэ. Зовлон ирэхэд хувийн эмнэлгүүд л зоолж байх цаг ирсэн байна. Эрүүл мэндийн сайд цогццог хөөрхий цэргийн төв госпиталь сайдрын гих тодголтой 2 дугаар эмнэлэгт нийтдээ 80 орон нэмж өвчтөе хүүхдүүд хэвтүүлэх шийдвэр гаргасан юм байлаа. Гэвч хувийн эмнэлгүүд бол даам шүү дээ. Тиймээс ерөнхий сайд Эрдэнэтад хаяглаад нэг үзье. Ерөнхий сайдаа хувийн эмнэлгүүд чинь зовлон ирэхээр баярлан хашгиралдаж зоос мөнгөний нүдээр нялх хөрсийг маань хардаг болжээ. Харуул харж л байгуу те.